За нэг газ тавчхан лайв гэдэг. Бүгд нэг үзэж байгаа ухаан цагийн мэндийг хүргэе. Одоо Монгол улсад улсын төсөв хилэлцэж байна. Их жилийнхэн төсвийн төсөөллөө гаргаж ирж байгаа. Яг одоо энэ цаг үед чинь. За сая өнгөрсөн өдрүүдэд Америкийн нэгдсэн улсад бас сайн нэг орон нутгийн шин чанартай хэдийн сонгуулиуд болж өнгөрлөө. Тэрэн дээр бол одоо мэдээллүүдийг зөндөө хүмүүс авцсан байгаа. Мэдээлэл бол сайтай байгаа тийм. Ямар сонгуул болсон нэг болохоор Нью-Йорк хотын дарга, Виржиниа мужийн дарга, Нью-Жерси мужийн дарга, Техас, Калифорниа, за тэгээд тэн дээр зэрэгцээд шүүгч нар, прокуроруудын орон нутгийн тэм шин чанартай сонгуулиуд болсон. Тэгээ энэ сонгуул дээр нэг юмыг өнөөдрийн Монгол улсын төсөв ингээд хуралдаж явах үедээ зэрэгцүүлээд бид харж ойлгох хэрэгтэй байгаа. Сайн сонгуул бол хамгийн бага эрчим 86% байна. Тэгээд тэрнээс дэшигээ нэгсэндээ сонгогчдын итгэх маш өндөр байгаа байхгүй орон нутгийн сонгуульд. Яагаад тэнд итгэх нь айгүй тийм чухал хүмүүс тийм чухал сонгуул болж байгаа гэхтээ яг иргэн хүний амьдралын мөн чанарыг тэр сонгуул шийддэг. Та өнөөдөр ямар орчинд амьдрах юм те? Таны орчин чинь цэвэрлэхэн байх юм уу? Гоё сайхан байх юм уу? Аюулгүй байх юм уу? Таны амьдарч байгаа орчны чинь эмнэлэг сургууль хүртээмжтэй байх юм уу? Тэ энэ бүх асуудлыг орон нутгийн шийддэг. Эрүүл улс нийгэмд бол орон нутгийн шийддэг. Тийм учраас тэнд иргэдэн маш их өндөр эрчтэй очиж байна. За одоо тэгсэн манай Монгол улсад болох тэр юу болж байна гэхээр хуучин 1990 оноос өмнө байсан тийм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгэм буцаагаад бий болцсон байгаа. За тэгээд энтэйгээ яг зэрэгцээд бүх эрх мэдэл төвлөрсөн байгаа. Даргын босоо удирдлагатай. Тэр ер нь орон нутгийн сонгуул бол Монголд бол ямар ч ач холбогдолгүй шүү дээ. Яг үнэндээ бол улсын төсвөөс нь таслаад өгсөн мөнгөний нэг ганц нэг жижиг ажлууд дээр л тэр орон нутгийнхын иргэдийн хурал ингээл хоорондоо хэрэглэж байгаа гэдэг. Тэрийг бас хуваахад авахтаа их зодтолдох юм аа чамаас зайлвал аргагүй нэг нохоонд ингээ ясаад өгөхлөр 3-4 нохооны дунд нэг ясаа ихлээд тэгэл алдчихэл тааралдаг л да амтны чам. Тэгэхдээ бид нар хүн байхгүй. Хүний чамаар амьдрмаар шүү дээ. Хүн тий соёлт хүн төрлөختөн яаж амьдрдгийг, соёлт нийгэм яаж оршин тогтно тий соёлт нийгэм нь өөрөө яаж хүндээ зориулдаг юм бэ? Бид нар амтан биш байхгүй. Яг тийм амтналэг тийм уламжлалт нөхцөл байдлаасаа бид нар салахгүй мó. Тэгээ одоо тэгэл сая тэр нэг ардын намын бүлэг хуралдаал чихтэйхэн мундаг том хулгай илэрвсэн баха. 1.2 их найдыг л одоо ардсан намын гişүүдийн тойрог руу хувааж өгж байгааг нь олоод мэдчихсэн баха. Их мундаг болтой юм аа. Үгүй наад чинь заллин худлаа. Ерөөсөө тийм юм болоогүй худлаа ярьж байгаа над чинь. Ийм юмд хууртаад байх юм бол цаашаа урагшлахгүй. Тэр сайн зориг одоо юу гэнэ төсвөө багасгаад явахын тулд засгийн газраа багасгах 9 ямта 10 ямта чулга гэнэ. Гэхдээ энэ нөхөр чи өөрөө саяхан 26 сайттай 24 ямта засгийн газрын гишүүн байсан биз дээ. Дэд сайд байсан. Тэгээд тэр үедээ яагаад энийг хийгээгүй юм? Яагаад энтхэн төрөл ярилцаад байгаа юм? Тэгээд Монгол улсын төсөв бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үншиг төсөв мөн. Бид нар төсвийн төвлөрлийг задлах ёстой. Эрх мэдлийн төвлөрлийг задлах ёстой. Тэр орон нутгийн суманд амьдарч байгаа хүмүүс өөрсдийнхөө ахуй амьдралыг өөрсдөө илүү сайн шийдэж чадна. Тэнд ямар сургууль хэрэгтэй байгааг тэд нар өөрсдөө шийднэ. Ямар эмнэлэг байгаагаа тэд нар өөрсдөө шийднэ. Эмчтэй хэдэн төгрөгийн цалин өгөх, багштай хэдэн төгрөгийн цалин өгөх, цагдаагаа яаж цалинжуулах асуудлаа тэд нар өөрсдөө шийднэ. Тэндээс сонгогдож гарсан сургуулийн боловсролын газрын дарга нь сумынхаа иргэдийн хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө тэр илүү их чанартай ажиллаж чадна. Тэрэндээ илүү их анхаарлын тэр сумынхын захиргаанд тавьж чадна. Иргэдэн тавьж чадна. Тэр боловсролынхаа асуудлыг шийдэхээ гарч ирсэн хүн тэр иргэдийнхээ өмнө гараад ирсэн хүн илүү их тэрэндээ анхаарал тавина. Улсын төсвөөс гээд нэртэй энэ дээрээс хуваарлж байгаа мөнгө бол их хурл засгийн газар за тэгээ яам тамгын газрууд за тэгээд тэр тендерийн хороо мороо гэд бүгд энэ шатараад чинь тэгээд аймаг сум эцсийн шатандаа очиход ингээд бүгд хулгаад ирв.
Энэ нэг хулгай систем бидэрт ямар ч хэрэггүй. Тэр тухайн үед орон нутгийн бие даасан байдлыг хөгжөөд явахлаар баахан данхаас нь нөхдүүд гарч ирэл дур дураараа ажиллана. Эсвэл аюу олон ах トゥ хамаатан садантай нь сумын засаг дарга болоод тэгээд хаан ширээн суух чинь. Тэгээд янз янзын төөрөгдлүүд бол гарч исэн. Үнэн. Гэхдээ энэ бол тийм урт хугацаанд бол явж чаддаггүй байхгүй. Тухайн үеийн үзэгдэл байсан бол байж болно энэ тэнд гарч ирсэн. Гэтэл 330 сумтайчтай Монгол улс чинь тэр чинь 330 сум дотор чинь бүгдээрээ тийм мудаг тэнэг хүмүүс биш шүү дээ. Аль нэг сумдууд нь хөгжөөд эхлэхэд бусд нь хараад тэндээс үлгэр шишээ аваад хоорондоо өрсөлдөж эхэлдэг. Тийм ээ. Тэр сумынхаа иргэдийн өмнө манай сумны одоо малын хулгайны гаралт нь ийм байна. Гэмт хэргийн гаралт ийм байна. Одоо аюулгүй байдлаа хангахад бидэрт ийм хэрэгтэй байна. Цалин хангамж маань энэ байна. За тэгээд хэдүүлээ аюулгүй байвал ингэмээр байна. Би шийддэг болсон газар гэмт хэргийн бууралт нь сайжирна. Ягаад гэвэл тэр цагдаагаа сонгож харж ирсэн учраас тэрнтэйгээ тэрийг хүндэлдэг болно. Тэр цагдаагаа хүндэлдэг болдог байхгүй. Одоо болохоор дараагийн томилсон цагдааг иргэдэн үзий яддаг болсон шүү дээ. Цагдаа нар иргэд хоёрын хооронд асар том ангал үүссэн хэвээрэл байгаа. Одоо тэгээ багш нар, эмчнэр тий одоо ингээд араас нь онцгой байдал байдаг. За тэгээ төрийн албаа багш нар бүгд цалингаа нэмэгдэх хүсэж байгаа. Ягаад гэвэл 2 жилийн өмнө цэвэрлэгчийн цалин автобусныхын одоо чин цалин ямар ч хүнчлэл тооцоод судалгаагүйгээр нэг хөөргөн нөхөр галзуураад ингээд цалиныг нэмсэн. Тэрний хор гайн одоо ингээд явж байгаа. 92-оос 96 онд одоо Монгол улсад юу болж ирснийг санах хэрэгтэй. Энэ өнөөдрийн энэ цалин нэмэх гээд ярьж байгаа асуудал бол Монголын түүхэнд бол байсан. Энэ нэмэгдэлтэй хувьцаа юм. Тухайн үед яасан гэхлээр Монгол улс социализмын дараах маш том хямрал руу орсон байсан. Тэгээд их тэр хямралын дараагаас бол яг хуу Бямсурангийн засгийн газар 99-92 оны хооронд төр засгийн газар ажиллаж байгаа үедээ энэ бол нэлээд их дөрвтэй алхмуудыг хийсэн, суур алхмуудыг хийсэн. Тэгтэл 92-оос 96 онд Жасрагийн засгийн газар гэж гарч ирсэн. Одоо сайн санаж байгаа бол хонглын үзүүрт гэрэл аслаа гэдэг нэг хопортонор хөрөөд шүү дээ. Нас урцалтай талигач. Одоо хүүхдүүд нь гараад ирсэн. Ариун заяа тэр саран заяа л юм лээ. Хоёр хүүхэн байгаа нь галзуу, чөдөр галзуу юу ярьж байгаач мэдэхгүй. Тэр ариун заяа чинь боловсролын хулгайч байлаа шүү дээ. Яг одоо энэ амар баясгалан хин самар сайхан оюун эрдэнэтэйгээ адилхан хаана ямар сургууль төгснө ойлгомжгүй юм. Лөөрч нөхрөлөө шүү дээ. За тэр яг хөө тэгэхээр тэр үед 92-оос 96 онд юу болж ирснээ санал та. Төсвийн чадлан хүрэхгүй байж хэл бодит амьдрал дээр инфляц 355% байсан. Тэгээд инфляцийг докторжуулах ямар ч бодлогын алхам бол хийж чадаагүй. Засгийн засгийн газар ягаад гэвэл коммунистуудын чөлөөт эдийн засгийг ойлгох суур ойлголтын байхгүй байхгүй. Тийг ойлгож чаддгүй. Одоо ч ойлгохгүй хэвээр байгаа. Чөлөөт эдийн засаг иргэний нийгэм гэдгийг энэ социалист сэтгхүүтэй хүмүүс ерөөсөй хүлээж авч ойлгож чаддгүй байхгүй. Потенциал нь хүрдэггүй. Тэгэхээр тэр нөхдүүд тухайн үед бол ингээд нэг өдөр төрийн албаа агчдын цалин нэм маргааш нь залгаад бүх барааны үн өсдөг. Тэнгүүтээ тэрнийхэн дараа нь дахиад хүсэн үсээгүй юмныхан үн өсөнгүүт нь дахиад цалингаа нэмдэг, дахиад өсдөг. Тэгээ ийм нэг гинжин хэлхэнд орцсон. Чөтгөрийн гурвалжлан энэ гэдэг ингээд ярьдаг янз янз. Яг тийм байдалтай 4 жилиг бид өнгөрөөсөн. Эдийн засаг босч ирээгүй, сэргээгүй. Тэгтэл 92-оос 96-аас 2000 оны хооронд ачсан нам гарч ирсэн. Инх сайхны засгийн газар гарч ирээд 355% инфляцийг тэр гибер инфляц гэж нэрлэж байгаа шүү дээ тийм. 11% болгосон ш 1 жилийн дотор. Энэ бодиттой болсон зүйл байхгүй. Монгол болоод өнгөрцөн бодиттойгоор хэрэгжиж байсан зүйл байхгүй. Одоо ч бидэрт яг энэ инфляци айгүй хүнд байдалд орно. Одоо 3 сарын өмнө $1 3520 байсан шүү дээ. Одоо 3610 болчихсон явж байгаа үстэй. Энэ юу хэлээд байгаа юм гэхээр энэ коммунист хүмүүстэй шүү дээ тий. Энэ социалист сэтгхүүтэй зүүнний чиг баримжаатай энэ хүмүүс яг толгой дуурах тархинд нь энэ чөлөөт эдийн засаг гэдэг ойлголт байдаггүй байхгүй. Энийг яаж авч явах тухай ойлгодгүй мэддэггүй. Ийм зовлон байдаг. Тэгэд одоо бол Бусны намсраа оюун эрдэнийн засгийн газрыг тэргүүлж исэн 5 жилийн эдийн засагт хийсэн хорлонгийнх нь одоо бодит эффект нь яг одоо ингээд нийгэмд гарч иж байгаа юм байхгүй. Энэ өчтөр бий болцсон юм биш, уржтэр бий болцсон биш. Энэ сүүлийн 5-6 жилийн хугацаанд Монголын эдийн засгийн эсрэг хийсэн гэмт хэрэгээс нь улбаатайгаар энэ зүйл болоод байгаа.
Энийг засах гарцууд байгаа. Гэхдээ энийг яг эрүүл ухаанаар чөлөөт эдийн засгаар нь засна. Түүнээс энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг энэ төсвөөр засч болохгүй, чадахгүй. За энэ эрх мэдлийн төвлөрлөө засч чадахгүй боломжгүй. Одоо цалингаа нэмэхийн тулд хамгийн энгийн логик нь эдийн засгад хэлэх ёстой байдаг. Эхний ээлжинд цалин нэмэх ёстой. Багш нар, эмчнэр эдний буруу биш. Тэд нар амьдарч байгаа. Тэр цагдаа нар онцгой байдлынхан амьдарч байгаа. Тэр хүмүүсийн буруу биш. Бид цалингаа нэмүүлэх ёстой. Гэхдээ цалингийн яг өнөөдрийн байдлаар нэмэх юм бол одоо нэмэлтээ угаасаа нэмнэ. Маргааш өнөөдөр 3500-ын талхч 5000 болно, 6000 болно, 7000 болно. Угаасаа бодит юм тэр байгаа. Цалин нэмхийн тулд бодлого хийсэн бол энэ засгийн газар юу хийсэн гэхлээр богинохон хугацаанд ажилласан гэж яриад байна. Гэхдээ 100 хоног хийж болохоос энэ сүүлийн 5 жил хийсэн Монгол улсын эдийн засгийг хорсон хорлонгийн засахын тулд яаралтай хийх юмнууд нь төрийн өмчт компаниудад цөөлөөд яаралтай цөөл эсвэл зогсоо. Угаасаа алдагдaltaй ажиллаад байгаа юм чи яах юм хэрэггүй. Тэгээ 280,000-аас 320,000 болцсон гэж хэлээд байгаа шүү дээ. Бас эцсийн тоон гарч ирэхгүй. Статистикт дандаа худлаар бодлоотой тооны савлгаатай гарч ирээд байгаа. Энэ төрийн албаагчтай цөөл энэ хинт хэрэгтэй юм бэ? Ямар ч хэрэгцээгүй. Эхний ээлжинд тэгээд энэ зүйлүүдээ хийгээд араас нь залгуулад энэ татвараа багасгачих. Нийгмийн даатгалаа багасгачих. Хүмүүс өөрөө ажил хийх итгэх нь аяндаа босоод ирнэ. Эдийн засаг аягүй хурдтай босч ирнэ. Тэр ажилгүй болсон тэр төрийн албаагчнаас ажилгүй болсон тэр хүмүүс чи яхав та нэг хэсэг жоохон алингаа алдаал тэгээд буцаад хуваарь бизнес эхлээд яваад өгнө. Татвар багтаа болохоор л ингээд хүмүүс бизнес эхлээд ирдэг. Өнөөдөр Монгол улсын харах хувь хүний орлогын албан татвараар юу хийсэн бохгүй 6 жилийн өмнө 1.18 их найд төгрөг улсын төсөвт ордог байсан юм. Хувь хүний орлогын албан татвараар. Тэгэхэд доллар 3200 болоогүй байсан. Баг болсон 6 жилийн өмнө. Тэгэхэд 1.8 их найд нэгсэндээ Монгол төгрөг тэгэхэд бас сайн байсан бохгүй. Одоо 1.2 их найдыг улсын төсөвт хувь хүний орлогын албан татвар орж байгаа. Доллар 3600 гараад даваа өвцсөн байгаа. Монгол төгрөг ингээд доош унтсан. Тэгээ боддоо хувь хүний орлогын албан татвараас олдог орлого нь унтсан байгаа зү. Энэ юу хэлээд юм гэхэлээ хүмүүс ажил хийх сонирхолгүй, урам зориггүй. Энэ амьдрал тэмцэл боломжгүй болцсон байгаа байхгүй. Итгэхгүй болцсон юм гэсэн үг байхгүй. Энийг одоо буцааж босгож ирэх юм бол араас нь энэ хувь хүний орлогын албан татвараар бий болдог татврын нөгөө өөрийнх нь суур бааз нь угаасаа дагаад өсчөөд. Яагаад тэгэхээр эдийн засагт хэлж байгаа байхгүй. Хүмүүст юу хийх юм битээ за өөртөө олоод хийчихнэ. Бүх хүмүүс тэгдэг. Бүх улс орн хүмүүстэй боломж олгосноор улс орн хөгжиж идэг, дэвшиж идэг. Түүнээс даргын эрх мэдэл нэмэгдээд тэгэхээр улсын төсөв нэмэгдсэн шүү дээ. Тэ 2016 оны улсын төсөв 9 их найд байсан шүү дээ. Одоо ч 34 их найдын улсын төсөв болсон байгаа шүү дээ. Тэгэд улс нь хөгжөөгөө байгаа зү. Оюун эрдэнэ 5 жилийн хугацаанд одоо тэр 130 40 их найд биш 130 20 их найд төгрөг тэ улсын төсөв зөвхөн улсын төсвөөр ингээд аваад идчихсэн биз дээ. 125 их найд төгрөг. Цахилгаантай болсон уу? Тэ дулааны асуудал шийдсэн үү? Энэ дид үтсүүд чи хөгжсөн үү? Орон нутгууд чинь хөгжсөн үү? Эдийн засаг чинь тэлсэн үү? Одоо хардаа бүгд тэгж ярьдаг. Бүгд тэгж ярьдаг. Оюун эрдэнэ мөнхийн тэгж ярьсан. Манай мафта тэмцээд байна л гэж ярьсан. Эдийн засгаа дэмжих гээд байна л гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гээд байна л гэсэн. Одоо хаана байгаа тэр нь? Байхгүй гоц тээ. Өгд байхгүй болсон. Тэгээ ийм өгөнд хууртал 5 жил залилуулахдаа бид нар 100 их найдыг хулгайлуулсан, дээрэмдүүлсэн. Одоо өнөөдрийн эдийн засагт болж байгаа энэ бодит эффект биш үү те? Эмчнэрийн дундад цалин $300, багш нарын дундад цалин $300 тэ тэр цагдаагийн дундад цалин $300-аас унтсан байгаагийн бодит шалтгаан нь энэ байсан байхгүй. Энэ том хулгайг хийхдээ Монголын нийгэм эдийн засгийг хорлсон. Өнөөдөр тэр Англид гарч ирж байгаа тэр нэг гэрээ л дээ тэр гэрээ хийсэн бохгүй өдөр. Тэгээ гэрээний үнийн дүнгээр л гэрээний шаардлагыг биелүүлээг бол англичууд орбитрын шүүх хаацсан. Тэгээд нэгэнд гэрээ хийсэн. Тэр нөгөө Лувсан намсрын оюун эрдэнэгийн хөлдөөдлөх одоо сармагчин оюун эрдэнэтэй гэрээ хийгээгүй. Тэр Чинбатын номин гэдэг нэг хулгайч охинтой гэрээ хийгээгүй. Энэ Монгол улсын засгийн газарт хийсэн бохгүй. Тийм болохоор тэр нэгдүгээр тэр мөнгөний өгөх ёстой. Хоёрдугаар
Тэр Англид тэр 1.5 сая хүндээ хийж байгаа гэрээний ард энэ хулгайчууд чи өөрсдөө хүүхдүүдийг Англид очиж тансаглуулсан байлаа шүү дээ. Өөрсдөө очиж Англид тансагласан байлаа шүү дээ. Өдөртөө юм л тэр шүү дээ. Ямар ч тэр бие физиологийн хувьд Антом нь угаасаа тийм спортын шинж байхгүй тэр хүүхдүүдээ асар үдтэй тэр Английн том Премьер лигийн доор байдаг коллежид оруулсан байлаа шүү дээ. Хөлбөмбөгийн том сургуулиудад. Тийм л заваа юм хийсэн шүү дээ. Энэ улс их орныхоо төлөө ариун үйл мөн өдөр дандаа тэгж хэлсэн. Ард хүнийхээ хийсэн ариун үйл мөн үү? Өнөөдөр тэгвэл жирийн багшийн чинь цалин $300 болсон байгаа шүү дээ. Энэ эдрийг хийсэн лай шүү дээ. Энэ 5 жилийн хугацаанд хийсэн лай. Тэгвэл нэг юмыг сайн санах хэрэгтэй. Хатуу боловч үнэнтэйгээ одоо эвлэр эдрийг үнэнхүү олноор нь энэ багш нар, эмчнэр тий та нар сонгож ирсэн. Цагдаа нар та нар сонгож ирсэн. Та нар тэдний боол бай гэж өөртөө дуртаатай энийг хийсэн. Хүссэндээ. Одоо та нар өөрөө хүслийнхэн дагуу гуйлгач юм байгаа. Хүслийнхэн дагуу ядуу амьдарч байгаа. Битгий гоншгоноо дээ. Та нарын сонгосон сонголт. Та нар одоо өөрсдөө чөлөөт нийгэм, чөлөөт эдийн засгийг эсэргүүцж одоо хүртэл боловсролтой хүүхдүүдэд улирсан, баларсан социализмоо заагаа явж байгаа. Энийг ярьсан хүн болгоныг ардын багшийн эсрэг гэж дайсан болгодог шүү дээ та нар. Одоо дээр дайсан болголтоо. Угаасаа тийм байдаг. Энээсээ салахгүй мүү? Энээсээ салахгүй мүү? Энээс бүр долоон дор болно шүү дээ. Буцаагаад тэр социализмоос өмнөхтэйгээ адилхан өрхийн орлогч нь $30, $50 болохыг хүсэж байгаа юм уу? Хараад гарахыг бодоод байгаа юм уу? Ойрхон байгаа шүү дээ. 5 жилийн өмнө та нарын цалингийн чинь статистик нь $500 байсан. Одоо $300 болцсон байгаа шүү дээ. Энийг хэн хийсэн? Та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Та нар мангасуудыг өмнөхөө олноор нь сонгож ирсэн тий. Сүүлийн 9 жил эдгээр үнэхээр тасархаа олуулаа ялж ирсэн шүү дээ. Тэнд цэргүүч хүн байх ямар ч үндэс байгаагүй. Гэхдээ Арчсан намыг тэгээ магтах гад хамгаалаад байгаа юм биш. Одоо Арчсан намд одоо ч гэсэн Халтмаагийн Баттулгын Оросын Кремлийн Монголыг хорлох төслийнхэн явж байгаа. Тэр Туваа Муваа ган төмөр тэр мөнх баясгалан Хиншүү Ганбаатар гэдэг дандаа худлаа ярихаас өөр ич хийдэггүй. Тэр энэ хүмүүсийн толгойн дотор бол худлаа ярьж тэгээ Орос технологийн дагуу хор хутгахаас өөр юм байхгүй. Тэр технологи нь Оросууд нь зааж өгч байгаа. Тэр технологиуд өмнө нь цусан мөр дагуулдаг байсан. Одоо бол Монголд эдийн засгийн санхүүгийн геноцид хийх төвшөнд очсон байж тээ. Хийчлээ. Энийг хийчлээ. Маш амжилттай хийлээ. Монгол улсыг хорлцлоо. Эдийн засгийн хувьд биднийг 10 орчим жилээр ухрааж чадсан бол нийгмийн хувьд бол биднийг 15 жил хамгийн багадаа ухраацсан. Энийг буцаад янзлахын тулд бидэрт 20 жил хэрэгтэй. Энэ алдсан боломжоо алдахын тулд. Та нарын хараагаад өгдөг элбэгдэрж гэдэг хүн чинь, та нарын үзий ядуулаад өгдөг элбэгдэрж гэдэг хүн чинь энэ чөлөө дарчсан нийгэм, иргэнийхэн төлөө нийгэмд хэрэгтэй байсан 100 орчим хууль боловсруулсан байдаг байхгүй. Өнөөдөр та нар хараа л да энэ гол хэрүүдийн ил гаргаж ирээд байгаа Арчсан нийгмийн өчүүгэн гэсэн хамгаалаад байгаа жижигхэн хуулиуд чинь тэр элбэгдэржийн санаачилсан хуулиуд шүү дээ. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг хэн хуулийн одоо гаргаж ирсэн юм. Одоо хөрөнгө оруулгын хуулиар чинь болоод гол хэрүүлүүд чи явж байгаа шүү дээ. Тэ төрийн албан хаагчны хуулиудыг хэн гаргаж ирсэн юм? Элбэгдэрж гаргаж ирсэн. Тийм ээ? Шилэн даасыг хэн гаргаж ирсэн? Элбэгдэрж гаргаж ирсэн. Ингээ одоо сайн сандаа яагаад энийгээ мартчихлээ? Авилгатай тэмцэх газартай холбоотой олон хөрөнгө оруулалтын ингээ илчилдэг энэ хууль эрх зүйн орчнуудыг хэн гаргаж ирсэн? Элбэгдэрж гаргасан. Иргэний нээлттэй нийгмийн талаар хэн хуулиуд гаргасан? Иргэнд зориулсан нийгмийн хуулиудыг хэн гаргасан? Элбэгдэрж гаргасан. Би тэр хүнийг энэ хийсэн үүдийнхэн төлөө, энэ хийсэн болгоныхын төлөө би бахархдаг. Тэглээгээд тэр хүний хамааралтай хүн гэж бити андуураад байна. Өөрийн итгэл үнэмшилтэй, өөрийн үнэт зүйлтэй, үжил баримталтай хүн бол хүнээс хамаардаггүй юм. Итгэл үнэмшилтээрээсээ хамаарна. Үжил баримталтайсаа хамаарна. Хин нэгнийг аялдан дагдаггүй. Тэгвэл бодитоор тэр хүний Монгол улсын нийгэмд хийсэн тэр олон хуулиудыг та нар яагаад худалдаагаас өгүүлсэх гэдэг байгаа. Үгүй энэ одоо өдрөөс өдөр тоторно. Тэр цахим арчлыг хийж явахдаа тэр иргэн зориулсан ямар олон хууль эрх зүйн орчнуудыг боловсруулсан бүгдийг нь устгасан та нар. Тэ? Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэхтэй холбоотой маш олон хууль эрх зүйн орчнуудыг бий болгож ирсэн. Бүгдийг нь устгасан энэ ардын намын коммунистууд боловсролын суурь реформуудыг хийхэд элбэгдэржин хийжсэн бүх хуулиудыг та нар устгасан. Шанд нь өнөөдөр багш нарын цалин $500-аас $300 очоод одоо хулгайчаасаа миний цалин нэмээд өгөөч бүгд царай хатаад гуйж байгаа. Тэг бүгдээрээ та нар нийлж байгаа сонгосон. Өнөөдөр бүх өмчийг төрийн өмчт болгож жагаад
та нар энэ хулгайч нараа дээрэмгэх бүх боломжийг олгож өгсөн. Тэ? Хуу хүний өмчийг дээрэмдэж яхад та нар алга тавьсаар хагаад өнөөдөр энэ хулгайч нараа хулгай их бүх суурь баазыг бий болгож өгсөн. Өнөөдөр зөвхөн ингэж хараа энэ 100 их найдны хулгай чинь 70 их найд нь зөвхөн 5 толгойд ярьж байна. Эрдэнэс 5 толгойд. Энд жижиг 5 толгой Эрдэнэс 5 толгойд хулгай дээрм хийж яхад нь бүх ард түмэн гээд манку боолууд нь хүн сүргүүд нь алгаж шатсан шүү дээ. Тэндээс нэг 100 мянган төгрөгийн ногдлоо шиг авахын тулд алгаж шатсан гэхгүй. Тэгвэл яг энэ шиг зөндөө олон дээрм болсон. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд хийж байгаа Зандан Шатар асхтын мөнгөний ордыг очиж дээрм хийж байгаа та нар алга ташчихсан. Болдгоо маа гэж хэлж байгаа. Өнөөдөр асхтын мөнгөний ордын ард гасан дээрмийн ард тэнд хэдэн их найдын улсын төсөлд учруулсан одоо хохирлыг татвар төлөгч та төлж байгаа. Тэрнээс болоод $500 цалинтай байсан баг шимчнэрийн чинь цалин $300 одоо болцсон явж байна. Тэтгэврийн мөнгөнийхэн зээлийг тэглүүлсэн гэд баярлаад хууртаа даалга тасчих үед чинь нэштэй тэтгэвэр чинь дунджаар $150-оос $200 байсан. Одоо тэрнээсээ доош орцсон байна. Бүр их юма хулгайлуулсан, бүр их юма дээрэмдүүлсэн. Бүх усаараа тонуулж дээрэмдүүлэх бүүд гарцыг ард түмэн алга ташилж баярлан ухтажсэн. Энийг авторитар дарангуудын засаг бий болох технологийн дагуу хийжсэн. Энэ зүгээр санаандгүй хийдэг зүйл биш. Дарангуулыг хизээч хэн нэгэн санаандгүй хийдэггүй. Энийг маш нарийн зохион байгуулалттай улс төрийн технологи аргачлалаар хийдэг. Улс төрийг хүн чанар сайхан сэтгэлээр ухаантай хүн гэдэг шудраг үнэн ард түмнийхэн төлөө байгалийн баялагын төлөө тэг ширх идэр ярьж ягаад сүвтгдэг, сөнөөдөг, дарангуул болгодог. Энийг хамгаалдаг процессуудын ярьсан хүн болгоныг нийгмийн өмнө цовдлдог, нийгмийн өмнө дайсагнуулдаг. Ийм заваан зүйлүүдийг тэг үзэн ядуулдаг. Бүр системтэйгээр хийсэн. Өнөөдөр манай ачсан намаас эрүүл сэтгхүүтэй чөлөөт эдийн засгийн талаар ярих чадвартай, эрүүл сэтгхүүтэй чөлөөт нийгмийн хуулийг ярих чадвартай хүмүүсийг 7-8 жилийн турш хууль шүүхэр дамжуулж байгаа ш танаа. Ардын намынхаа. Тэгээд эрэнд нь болохоор нөгөө ард түмэн баярлаад алга ташиж байгаа ш. Одоо тэр Эрдэнэ төвлөрийн ард хэдэн тэрбум долларын хулгай гарч ирэндээ. Гэхдээ хамгийн амирыг нь одоо харзаа. 100 их найд 125 их найдын улсын төсвийг оюун эрдэнэ хулгайлж дээрэмчний хоргай зэрэгцээд та нараа алга ташуулж байгаа 100 их найдын дээрэм хийлээ. Тэ? Эрдэнэс 5 толгой зөвхөн нүүрс дагсан 70 их найд байна. Хөгжлийн банк энэ хөрөнгө оруулалтуудын сангуудаар дамжаа тий. Одоо зөвхөн нэг л жишээ хэлээ л та. Тариалан эрхлэх дэмжих сан гэдэг Санжин баярын атрын хувьсгал гэж солиорж явах үед эхэлсэн. Тэр хувьсгалаас одоо үүдэлтэйгээр баг бас нэг хэдэн их найд төгрөгийн хөрөнгө оруулалт тариаланчтай дэмжих гээд Монгол улсын засгийн газар улсын төсвөтөд жил болгон оруулсан. Тэр мөнгөний чинь баг 70% нь нэг хүн авсан биз дээ. Нөө Чинбат, Гачууртын Чинбат гэдэг хүн маш олон компаниуд гаргаж иж байгаад өөрийнхөө нэр доор тэгээд тэднийг авчихсан. Одоо тэр нөгөө эргэн төлөлтөд төлж чаддгүй дампуурж байгаа. Асар цом өртөө. Тэгээд тэр өөрийн ширийн дарахын тулд охин хулгайч болж байгаа байхгүй. Хулгайч охин хулгай хийлээ сая. Улсын орнод бүтнээр нь тонн дээрэмтлээ. Босоо загуу хулгай хийлээ. Тэр хулгай хийж байхдаа хүүхдийн төлөө, сайн сайхны төлөө, соёл урлагийн төлөө худлаа шааж өгсөн. Одоо тэр урлагийнхан гэдэг нэртэй хэдэн бэртгчгүүд юм. Яг жинхэнэ урлагийнхан чөлөөт урлагийнхан баяждаг болохоос энэ улсын төсвөөс хараатай урлагийнхан ч сүрдэн штэ. Тэ? Тэрүүгээр дамжаад зөвхөн одоо энэ удахгүй хил болноо харж байгаарай. Тэр Монгол хаан гэдэг нөгөө Бавуугийн лавгсрангой тамгагүй төрийг нь хулгайлаад хийсэн штэ. Хүүхдэд нь патентын мөнгөний өгөхгүйгээд дээрэмдээд үр хүүхдүүд нь патентын төлбөрийн нэхэнгүүт тамгагүй төрөг болгоо нэрийн тамгагүй төрийн Монгол хаан болдоо нэрийг өөрчилсөн л өөрчн готлохгүй юу? Яг жинкнээс олжаар зохиолын их үүсгэрнүүд тэндээс гаралтай. Тэгэл тэрний мөнгөний өгч чадахгүй байгаа ш. Тийм их хулгай хийж байгаа мөртлөөсөө тий Хэрогийн Баатар гэдэг хүн бол заллиг хийгээл патент хулгайлж байгаа. Хүний оюуны өмчийг хулгайлж байгаа. Үр хүүхдийн дээрэмдэж байгаа бас. Тийм олон хулгай дээрмийг хийхдээ таны үр хүүхдийн сайн сайхны төлөө соёл урлагийнхаа сайн сайхны төлөө гэж хилжээснийг мартаж болохгүй. Дандаа тийм юм ярина. Одоо тэгээд эднэрээс яаж салгаж харах юм бэ гэхэл бодлого ярьж байгаа хүнийг хар. Бодлого хэн ярьж байна?
Улсын төсвийн хяналт гэж яриад нь шүү дээ. Зогсоод агуу хяналтыг сайжруулна. Тэгж хэлээд эдгээр нь шүү дээ. Сүүлийн хэдэн жил хяналтын аврал том схемүүд бүрдүүлсэн шүү дээ. Аврал том схемүүд бүрдүүлсэн. Улам хулгай дээр нэмэгдсэн бохгүй. Улам их хулгай хийсэн. Үгүй энэ хяналтын аврал том схем хэрэггүй. Задлчих. Иргэд өөрсдөө хянцдаг юм. Төсвөө задлчих. Тэгээ орон нутагт найж өгчих. Үүтэй орон нутагт суманд амьдарч байгаа хүн сумынхаа засаг дараа нэг удаа хулгай хийхийг ойлгоогүй ч бодно. Хоёр дахь удаад нь ойлгож болно. Хурцсангүй гэж бодно. Гурав дахь удаагаад нь шууд зогсооно. Засгийн газар зогсоож чадахгүй. Тэрийг зогсоож чадна. Иргэдийн хурлаа зогсоож чадна. Мөнхийн дээр нь хийж чадахгүй. Тэмчээ шууд хяналт, иргэний шууд хяналтаж тэрийг хилдэг. Иргэний хяналтын нийгмийн засаглалын бодлого хэн ярьж байна? Энийн хуулийн төсвийг хэн өргөн барьж байна? Энэний хилцүүлгийг хэн санаасалж байна? Хар энэ бодлого. Иргэний нээлттэй нийгмийг хэн хийж байна? Энэ бодлого. Энэ суурь боловсролын асуудлуудыг шийдэхийн тулд Монгол улсын боловсролын яамн дээр багш таны цалинж ярьж явах юм бол Монгол улсын эрүүл мэндийн яамн дээр эмч таны цалинж ярьж явах юм бол Монгол улсын цагдаагийн цалинг хууль зүйн яамн дээр ярьж явах тэр нь бүгдээ засгийн газар дээр очиж тэр нь улсын хурал дээр очиж төсөвдөр явж байгаа цагт Монголд эрүүл мэндийн салбар боловсролын салбар энэ аюулгүй байдлын салбар хизээч сайжрахгүй улам дордно. Сүүлийн 6 жилийн дотор эрүүгийн гэмт хэрэгчийн нөхцөл байдал нь улам нэмэгдсэн байна. Боловсролын түвшин муудаж байгаа. Эрүүл мэндийн чинь нөхцөл байдлыг ярих юм байхгүй ойлгомжтой. Одоо маргааш нөгөөдөр эхнээс асууд хүүтрээд за тэгээд 12 сар гээд эмнэлгийнхаа коридорт багтахаа байгаа чигцэлддгийг мэдж байгаа үстэй. Улаанбаатарын чи удаа эхэлсэн мэдж байгаа үстэй. 200 тэрбум доллар Хятадаас хор авчираа та нар руу шахаж штэ 200 тэрбум доллар уучлаарай андуурчлаа 200 тэрбум төгрөгөөр Хятадаас хор авчирсан та нар руу одоо шатаагаад амьсгалын чинь агаараар чинь хордуулж алгаж байгааг мэдж байгаа үстэй. Энийг ярихлаар бүгдээрээ та нарын дайсан штэ. Одоо та нар нийслэлийн засаг дарга болчихсон байгаа нийслэлийн захирагч болсон байгаа Нямбатар ямар муухай популизм хийж байгааг мэдчихэл байгаа шүү дээ. Энэ иргэний дөнгөж сая нөгөө эдбэгдэр чи хийж исэн тэр олон хуулиудыг устгасан хуулиудыг устгасан үуч Нямбатар шүү дээ. Оюун эрдэнэ Нямбатар хоёрт хийсэн шүү дээ. Тэр хуулиудаар иргэнээ будаа болгодог, иргэнээ хордог, хяндаг, цагддаг, иргэнээ үг хэлэх эрхчлөөс нь авахдаг, дүжил бодлоо илэрхийлэх бүх юм хомж хагаад хулгайч нарыг хулгай хийх бүх орон зайг нь хамгаалсан. Тэрийг ял ингээд 8-aalцдаг болгосон бохгүй. За би чиний ядаа чинь 40 сая төгрөг болгоод өгье. Тэгээ торгуулийн эсвэл ингээд тэнсэн болгоод өгье. Чи надтай яах юм гэдэг хууль эрх зүйн орчныг Нямбатар оюун эрдэнэ Монгол Ардын нам хийсэн штэ. Алтмаагийн Баттулга эдэр хийсэн штэ. Одоо тэгээд лайваа дуусгахаас өмнө нэг л юм ингээд хэлье. За тэр улсын төсөв бол угаасаа тэгээд нэг сайжрахгүй. За тэр багш эмчнэрийн цалин нэг юм нэмэх байх. Угаасаа сонголтгүй болсон. Гэхдээ жилийн дараа одоо нэмэгдлээгээд нэг 450 доллар болж чадахгүй шүү дээ. 420 доллар болох байлгүй тэгээ. Гэхдээ жилийн дараа буцаага 300 доллар болох байхгүй. Цалин одоо нэмээд тийм ээ. Жилийн өмнө эрчим хүчний үнийг нэмсэн шүү дээ. Тэгэхэд нэмж яхад нэг ярьжсэн үгийн санаач 1 киловатт эрчим хүчний үнийг 60 цент болохгүй энэ алдагдал нь буухгүй байна гэж нэмсэн бохгүй. Одоо доллар нь буцаад өссөн чинь нөгөөтг чинь 55 цент болгосон. Одоо буцаад 20 цент болж байгаа шүү дээ. Дахиад эрчим хүчний чинь алдагдал нь дахиад нэмсэн шүү дээ. Энэ эрчим хүчний алдагдлыг янзлах гарцуул байгаа. Гэхдээ ингэж янзлах чадахгүй. Тэгээд суурь алдааг нь янзлах юм бол энэ бодит үн дээр очих байхгүй. Нэг удаа, хоёр удаадаа хүмүүст хэцүү. Гэхдээ эдийн засгийн тэлээр ихлэхээр тэр асуудал биш болчдөг байхгүй. Тэрийг дагаад үн нэмэгдэхгүй. Тэ. Одоо энэ улсын төсөвтэй нэрээ үн гэснээс нэг юм ямар байна. Инфляцтэй. Одоо бас ингээд дахиад нэг ярих зүйл өгч. Инфляц энэ нийлүүлэлт хангамж эдрээс болж нэмэгдээд байгаа юм биш үхгүй. Одоо энэ цалин нэмэхлээр одоо инфляц нэмэгдэнэ гэж хэлээд байгаа чинь юу хэлээд байгаа юм гэхээр энэ аргачлалыг хэлээд байгаа. Эдгээр нөгөө мөнгөний зах зээл рүү мөнгө авчид хэвлээд оруулцдаг байхгүй. Одоо мөнгөний нийлүүлэлтээ ингээд 2017 оноос хойш харах юм бол 40 дахин өссөн гэдэг шүү дээ. Амар хөнгө нийлүүлсэн байгаа байхгүй. Эдийн засгийн өсөлт нь
ингээд 7-8%, 11%-тэй явж байхад эдгээр чинь 40% ч мөнгө хэвлээдсэн бохгүй. Тэг мөнгөний нийлүүлэлт ихсээд ирэхлээр тэрийг дагсан авилгалууд нь дагаж өсөд байхлаар чинь мөнгөний чинь үн чинь унаад байгаа байхгүй. Одоо надад чинь цалин хэмжин гэдэг чинь дахиад маргааш мөнгө хэвлэл нийлүүл чинь. Тэгэл хор гайд нь дахиад нэг мөнгө нь унна. Мөнгөний үн чинь унна. Түүнээс манай зах зээл дээр ковидор жоохон ингээд нэг нийлүүлэлт ингээд нийлүүлэлт хангамжаас хэмжээ жоохон багассан. Гэхдээ тэр цэвэр засгийн газрын буруугаас усан шүү. Тэр нөгөө нэг 20 цэрийн онц байдал дэглэм зарлж байгаа тий онцгой албан тушаалтай чигүүргийн ингээд нэг баахан эргүү хуулцнуудыг авч тавьснаас болсон юм гарсан шүү дээ. Тэрнээс болж нэг жоохон юм асуудал үүснэ. Бусдаар бол Монголд хангамжийн тоглолт Монголд ч юм уу янз янзын төдийлөн гараагүй. Тэгвэл төмөр замын тоглолтууд ингээд тээврийн тоглолтууд гарч ирж байгаа. Тэр нь болохоор нөгөө дарван хар цогоо гэдэг нэг юм гэдэг шүү дээ, тий. Монгол улсын засгийн газрын зам тээвэр хөгжлийн яамны сайдын дэд сайд хийжсэн. Тэгээ тэр хүн болохоор Оросд очиж Монголын төмөр замыг авчид бэлгэлчихсэн шүү дээ. Тэрний тэр гэрээний хор гайгаар одоо төмөр замын сүлжээн дээр аюу том ачааллууд үүсээд тэнгуүтээ тэр тэнжийн дээр ачаа бараа гацдаг юм зовлонгууд үүсдэг. Тэгэд ийм зүйлүүдээс болж инфляц суудж байгаа. Одоо надад чинь эмчнэрийн цалин нэмэнгүүтээ маргааш нь мөнгө хөвчин. Тэгээ мөнгө нийлүүлчин. Тэгээд мөнгө тэгээ 1.5% эдийн засгийн өсөлттэй байх юм бол 5% эдийн засгийн өсөлттэй байх юм бол яг тэр хэмжээнээс нь давахгүйгээр мөнгөний нийлүүлэлт байдаг. 5% эдийн засгийн өсөлттэй байж 15% мөнгө зах зээл рүү нийлүүлээд их юм бол яг тэр нийлүүлсэн хэмжээгээр чинь эдийн засгийн мөнгөний чинь үн чинь унжаадаг байхгүй. Хамгийн их инфляцийг хөөргөдөж байгаа аюултай өвчин зүйлийн нэг нь энэ. Нөгөөх нь энэ популист улс төрөөс болж байгаа. Энэ халамжийн систем нүсэр том бүтцтэй анхаасан засгийн газрын үйл лайнаас болж байгаа. Тэгээ ийм зүйлүүдийг засахгүйгээр маргааш ерөөс юу ч сайжрахгүй. Энэ нэг нөө энэ физтанарыг харахаар ойлгохтой байдаг юм. Худлаач бэртгчин физтан худсадаанууд. Адилхан шүү дээ урд нь тэгээд арчсан намын лалрууд гэнэ. Тэгээ энэ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Сүүлийн 10 жил лав арчсан намнаад улсын чинь төсөвтөө оролцоогүй. Энэ бодлого чинь тодорхойлоход нэг ширхэг ч юмд оролцоогүй. Тэд нар чинь өмнөхөө олоолаа байсан биз дээ. 68 улаа байсан шүү дээ их хурлд. 66 улаа байсан. 64 улаа байж байгаа л хоорондоо хэрэлдэл 31-33 өдрөөр хуваагдж мөгдөл галзуурал явсан биз дээ. Тэгээ өмнөх засгийн газар дээр чинь байсан их хурл дээр юу болж байсныг мартчих юм уу? Энд чинь арчсан нам ямар ч падгүй. Юу хуцаад байгаа. Та нарын чинь өөрсдөө чи хийсэн сонголт мэдрэл муутай новшгүй тий. Ийм мэдрэл муутай новшнууд ер нь Монголд уулын цөөхөн байхгүй. Гэхдээ эдгээр нь хайцангуй сошиалд их байдгаас болоод хүмүүсийн ингээ хандлага нь ингээ буруу тийшээ харагдсан шиг харагдаад байгаа. Тэгтэл эрүүл юм хүсдэг хүмүүс нь их байгаа. Тэд нар үнэндээ нийгэм рүүгээ хандах завгүй, сонирхолгүй тэгээ хэрүүл тэмцлээс нь ингээл хол зайтай явсан. Тэгээд яг нийгэм дээр ингээд эрүүл зүйл ярих, бодлого ярихад хин дургуутж байгааг л ойлго. Би жишээ сая бодлого ярьлаа. Би энэс цаашаа зөндөө олон бодлого ярьж чадна. Надад хангалттай байгаа. Би бодлогын төвшөнд одоо энэ улсын төсөв дээр одоо нэгэнд болоод өнгөрцөн ингээд одоо хилцээ дуусах нэг 11 сарын 15-нд угаасаа батлахаас өөр сонголт байхгүй. Тэр баталчихна. Гэхдээ цаашид яаж энийг засах юм бэ гэдэг бодлогыг ярих нь тийм хорлонтой хэцүү зүйл байгаа юм уу? Тэ ийм зүйлийг ярьдаг эргүүнүүд байх юм бол тэнд 100 их найдын хулгай хийдэг дээрэмчд байсаар л байх болно. Тий. За шаа бидтэй мөн. За чамааг бол би блоклно. Энэ дархны унгын иргэн юм. Нэрээ нууцсан, нүрээ нууцсан. Энэ одоо хаашаа хийн? Оюун эрдэнэ юм уу? Тийм бол болж таарлаа л да тий. Эсвэл Халтмаагийн Баттулга юм уу? Чамааг би бол блоклно. Ийм мэдрэл муутай холгоочдыг би бол 1000 гаруй болгох гэсэн байдгийн дахиад блоклно. Монгол улсад эрүүл улс төр эрүүл нийгэм ярьдаг цаг ирнэ. Угаасаа ирнэ. Бид нар тийшээ явах ёстой. Тэгжээж л энэ улс их орн чи эрүүлж хөгжинэ. За тэгээд энэ удаагийн лайваа өндөрлөе.
За энэ улсын төсөв мөсөв болоод дууссаны дараа тэгээд энэ эрүүл нийгэм дээр ямар бодлогыг хэрэгждэг талаар бас ярилцмаар байгаа. Тэгээд ярилцсан. Миний бас өөрийн ажил төрж амжихгүй байгаа тийм. Энэ нэр нэг юм гэрэл болсон шүү дээ. Би энэ гэрэл асахлаар ямар гэдэг юм хараад байгаа. Ачааг ихцэн байна. Энэ дэмий юм байна. Гэрэл дэмий. Та нар ард түмнийг тэнэг гэж бод. Үгүй тэнэг штэ. Тэнийг тэнгээр нь хэлэх ёстой байхгүй. Ард түмэн гэдэг үг чинь угаасаа өөрөө тэнэг үг байхгүй юу? Бид нэр иргэд байх ёстой. Иргэн болохоор яадаг вэ гэхээр альва зүйлийг эрүүлээ хардаг. Ард түмэн болохоор одоо энэ нэрээ нуусан, нүрээ нуусан энэ тороол гэдэг чинь энэ нэрээ нуусан, нүрээ нуусан хүмүүс хэлээд байгаа штэ. Нэр нь тод, нүр нь ил энэ хүмүүсийн чинь тороол гэдэггүй. Энэ тороолуудын ард нь штэ тий. Молгоо ард түмнийг ингээд тэнэг болгож идэг. Тэгээ ард түмэн гэдэг үг бол тэнэг. Ард түмэн гэдэг үгнээс холдох хэрэгтэй. Тэгээ тэнэг юм чинь тэнэгээр нь хэлээ штэ. Тэнэг болоод энэ хулгайч нар чинь хулгай хийгээд тахсан сонгоод байгаа үстэй. Бид нар иргэн болгоод иргэнсэн нийгмийн иргэд болоод гэх юм бол өөрөө өөртөө эзэн болоод энэ нийгмээ өөрөөсөө дархлааг нь хамгаалаад идэгин. Тэгээ сая энэ Америкт болж байгаа сонгуул дээр хүртэл тэр нотлогдож байгаа үстэй. Тэр том сонгуулиудын эцэн баг байдаг мөртөөс орон нутгийн сонгуул дээр тийм эцэн өндөр биш. 86-аас дээш хүртэй шүү дээ. Сая олон сонгуулиуд одоо удахгүй энд дахиад шүүгчнэрийн сонгуул, прокуроруудын сонгуул, мужийн шерифүүд, цагдаагийн сонгуулиуд ингээ болгож байгаа. Тэрэндээ идэг чинь амар идэвхтэй орж. Ягаад гэхээр маргаашийн бүх амьдралын асуудлыг шийддэг учраас тэр нь аягүй чухал. Маргааш та гэрээсээ гараа явхад таны гэрийн гадаа засвар үйлчлэгийг ихтэй таны аюулгүй байдлыг хангасан үгүй юу? Тэ? Түүнээс нэг хулгайч Нямбатар ирээд дураараа тий хэдэн 100 тэрбумын төгрөгөөр хэдэн 10 тэрбум төгрөгөөр гантхан бордуур сольдог эсвэл хавтан сольдог тийм хулгай дээрмийг чиний зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй болно. Тийм нийгмийн тухай ярих ёстой. Тэгээ өнөөдөр энэ хулгайчудаа сонгож байгаа. Тэгээ хулгайчудаа сонгож хөтлөө дээрэмдүүлчихэд өнөөдөр хулгайчудаас цалингаа нэмээд өгөөчгээ царай алдаа явж байгаа. Энэ мулгуу ард түмний чинь төлөөлөл нь багш нар эмчнэр мөн штэ, цагдаа нар мөн штэ. Хатуу боловч үннээ мэдэх ёстой. Тэр гэрээ хороолт амьдарч байгаа утаа угаартаад багтаад явж байгаа тэр бохор нойлоос салж чадахгүй байгаа энэ хүмүүс мулгуу ард түмэн мөн штэ. Мулгууг нь мулгуугаар л хэлнэ штэ. Ард түмэн гэдэг чинь тийм хүмүүсийг мулгуу болгох, тэнэг болгох, оролцоогоос хол байлгах, хараат байдалд оруулах энэ үгийн үндэс нь байхгүй юу? Энэ үгнээсээ саллаа. Тэгээд доромжлуулаад дээрэмдүүлээ сууж хатан сайхан байдаг юм үгүй шүү дээ. Иргэн болох хэвээр. Иргэн бол ихний ээлжинд яагаад гэж боддог. Яагаад? Юу гэж? Яагаад ингэсэн? Ингэж болохгүй юу? Олон талаас боддог. Нэг нэрээ нуусан, нүрээ нуусан худалч нэг худлаа яриад эсвэл нэг худалч их орн нэрсэн бэлтгэгч худлаа ярихлаа тэрийг дагаад алгадчихдаг бол энэ бол мулгуу ард түмэн мөн. Мулгуу ард түмнийг мулгуугаар нь хэлэх нь зөв. Бидүүд цаашдаа иргэн болох ёстой. Үннээ хүлээн зөвшөөрж, үннээ ойлгож, хөрсөн дээрээ буужаж энэ алдаагаа засдгийг. Алдаа бол гараад байна. Тэгээ алдаагаа засах хэрэгтэй. За тэгээ бүгдээрээ сайхан амцгаагаараа эрүүл нийгмийн төлөө бүгдээрээ хамтаа байхын төлөө бодлого тодорхойлогчтой тэгээ бодлогын төвшөнд ойлгохын төлөө хамт ярилццгаая. Тэгээ лайк шеэр хийнэ гэж одоо найдаж байгаа. Гэхдээ хийхгүй байлээ л дээ. Тэгээ яах вэ? Уухаа болио одоо. За тэгээ баяртай сайхан амарцгаараа.